Тэгээд ямар ч байсан би төлөөсөө болоод хувьсэл продакшны залуу уран бүтээлчд хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд хувьсэл продакшны дэлгэцийн 4-р уран бүтээл болох Атганд үлдсэн Эрдэнэ уран сайхны кинонд маань сэтгэл зүрх, хөл хүчээр нэгтгэн ажилласан нийт уран бүтээлчдтэй чин сэтгэлээсээ баярлан талархснаа илэрхийлээ хэмээн урнаагч маань боломж олбол дамжуулж хэлээрэй гэсэн юм шүү. Тэгээд Монголын кино уран бүтээлчдийн маань авьяасан ундарч амжилт нь харих болтугай маш их баярлалаа. Хувьсэл продакшны Атганд үлдсэн Эрдэнэ кинод Монголын яг бас өөр өнцгөөс бас бид киноны урлагийн эдийн зохиол, зураглал, найруулга, дүр бүх юм дээр одоо шинжилгээ хий гэж бодож бид нар бол зорилготой хөдөлж одоо энэ уран бүтээлийг хийсэн юм аа хувьсэл продакшн. За миний бие бол одоо энэ киноны продюсерээр оролцсон. Мэдээж одоо Монголын бас дуу саунд, хөнгө саундыг одоо Америк том продакшнтай хамтарч одоо ангараг өөрөө менежер, продюсерээр ажилласан. Тэгээд ямар ч байсан та бүхэндээ Монголын кино дэлхийн давчинд гарах бүх юмний төлөө та бүхний зүрх сэтгэл догтлох ёстой. Эх оронч үзэлтэй энд байх ёстой шүү киночтой. Та бүхний дэмжиж явдаг шүү үе дандаа. Ингээд микроны өмнө самбараа